За, сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, Саятны нууц гэдэг номныхаа цуврал эхнийд 1-6 хүртэл та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгээд яг өнөөдөр та бүхэнд 7-оос эхлээд 11 дэх нууц хүртэл ямар ч гэсэн хүрэхэд бэлэн болоод байна. За, тэгээд энэ Саятны нууц гэдэг ном маань бол ер нь бүх баячуудын одоо ширээний Библи гэж нэрлэх хэмжээнд одоо заавал 7 хоногт нэг удаа, сардаа нэг удаа байнга сөхөж харж, байнга эргүүлж харж одоо өөртөөгөө хамт явахыг байлгахыг зөвлөдөг одоо номнуудын нэг байгаа. За тэгээд 7 дахь нууцад маань юу байна гэхээр маш эерэг байгаарай. Тэ? Маш эерэг байгаарай. Үргэлж эерэг байхыг хичээгээрэй гэж бол зөвлөдөг. За баян хүмүүс эерэг хүмүүстэй нөхрөлдөг гинэ. Ер нь л тэгээ бид нар ч гэсэндээ яг адилхан л та тий. Дэрэгдэн байхад гоё, тухтай нэг зүйл мэдээд гардаг, болондоо, бүтээндээ, чадандаа тий даваад гарандаа гэдэг нэг юм гоё инээсэн, дулаахан, эерэг хүмүүсийн дэргэд ер нь хүн байх дуртай тий. Аа Миний хувьд одоо Gemma гэдэг бизнесийг эхлээд Монголд одоо оруулсан хүмүүсийн нэг байгаа юм. За тэгээд энэ 5 жил одоо 10 сараас хойш 10 сарын 1 сараас хойш 5 жил давхихдаа үнэхээр олон хүмүүстэй бол уулзаж байна л да. Тэгээд одоо энэ бизнесийн онцлог өөрөө тийм маш олон хүмүүстэй уулзуулдаг, учруулдаг байгаа. Тэгээд эндээс ч гэсэн харахаар эерэг хүмүүсийн ажил нь ингээ бүх зүйл ингээ ямар ч байсан удаандаа хөгжөөлөдөг. Юмыг бүр ингээ сөрөг талаас хардаг хүмүүс байдаг штэ. Сөрөг талаас хардаг. Гэл ингээ нэг болондоо гэж яхад л ингээ яаж иж байгаа сөргийг олж гарч ирдэг хүмүүстэр бол үнэхээр зураг нь гаргадаггүй гэх юм уу. Тэгээд эерэг байгаарай. Эерэг байхыг хичээгээрэй. Цаг үргэлж одоо бусдыг харж инээж те бусдад зориулж гоё имиж одоо хүнд бид нэр үнэгүй өгч чадах хамгийн сайхан зүйл бас тэгэд үнэгүй хүнийг одоо ингээ урамшуулж чадах, дэмжиж чадах хамгийн сайхан зүйл өөрөө инээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэ хүн болгоныг харж инээж мэндэлж уулзаад ярихтаа ч гэсэндээ тантай уулзсан хүн нэх гоё сайхан дүүлээд нэг сайхан мэдрэмж аваад гардаг. Тийм хүн байхыг хичээх хэрэгтэй юм байна. Хэрвээ та тийм байж чадах юм бол дараагийн олон боломж танд нээгдчихэдэг. Ирээд ямар нэгэн те уулзалтын маш том гэрээ бид нар чинь том ажлууд төлөвлөж илаа гэхэд өөрийнхөө өнгөрсөн дуулсан хүмүүсээс бид нар бодох байхгүй те. Энэ ажил дээр тэр хүн тохирно, энэ хүн тохирно, энэ хүн тийм хүн байсан, ийм хүн байсан. Тэгэхээр нэг удаагийн хальт өнгөрөөд одоо уулзаад өнгөрөх тэр нэг удаагийн уулзалт дараа нь танд асар том одоо боломж болоод үлдчихсэн магадлал маш өндөр байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр хүмүүс ер нь бүх баячууд бүх хүмүүс эерэг хүнтэй ажиллахыг хичээдэг, эерэг хүнтэй ажиллахыг зорддог. Миний хувьд ч гэсэндээ одоо намайг дагаж надад итгэдэг, юмыг өөдрөгөөр хардаг, ард нь гарчих тийм хүмүүстэй л ажиллахыг хүсэж байгаа байхгүй юу. Дэрэгдэн хахад ингээл тэ одоо юм болгоныг мяалал, муулал гэл ингээл байх хүмүүстэй ер нь л бол ингээ уулзах сонирхол уулзах хүсэлгүй аль аль хот байсан дээр аль аль тэ уулзаагүй байсан дээр байгаа байхгүй юу. Нэг удаа нэг цаг нэг удаа уулзаад гарангуут бүр нэг юм төвхтэй болгочдөг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр бүх хүн адилхан. Бүгдээрээ гоё эерэг хүнтэй уулзахыг хүсдэг. Гэхдээ тэр эерэг нь нэг юм долдгонсон муухай тий одоо биш. Яг чин үнэнч тийм гоё аура байдаг да. Тэгэхээр тийм одоо эерэг байхыг хичээгээрээ тэгээд тэгж чадах юм бол танд дараачийн асар том боломж таны төлөө нээгдэж байдаг. Тэгээд
эерэг хүмүүс ерөнхийдөө одоо номын сангаар, сургуулаар, одоо хүн хөгждөг газар хаана байна, тэнд эерэг хүмүүс маш олноороо цугладаг гинэ. Тэгээд мөн баячууд өөрөөрөө ингээ баяж чадсан баячууд маань өөрөө маш эерэг хүмүүс байдаг. Маш өөдрөг хүмүүс байдаг. Юмыг дандаа юм болно, болох талаас нь харж идэг хүмүүс байт юм байна л да. Тийм учраас тийм хүмүүстэй ойр байхын тулд хичээх хэрэгтэй юм байна. За тэгээд тэгжиж бид нар одоо хөгжиж чадна гэсэн үг байхгүй юу? Сөрөг хүмүүстэй ойрхон байгаад байвал та өөрөө сөргөл болно. Одоо нөгөө нэг саний дагуул сарны гэрэл мууг дагуул могон хор гэдэг шиг эерэг хүмүүсийн дэргэд байж та өөрийгөө тийм хүн болгож бүтээж аваарай гэж зөвлөд юм байна. Тэгэхээр одоо теннис тоглох ч юм уу, теннисийн клуб ч юм уу, health club ч юм уу одоо гольф ч юм уу, одоо бүх баячууд одоо хаана эргэлдэж байна. Тэр газраар бол бид нарыг яв гэж зөвлөд юм байна. Одоо манай Монголд нэг саяхан би нэг юм хөрх ярилцлага үзсэн. Нэг залуу манай Монголд ингэдэг гинэ. Морь одоо уяачд нэг үе ерөөсөө л улс төрчид ерөөсөө морь уйдаг. Морь уяад морь одоо тэр морь уяачтай холбоо гэж байд юм байна. Тэгээ тэр холбоогоор дамжуулж ажил нь явагддаг, бүх юм бүтдэг. Одоо тэр холбоонд л гишүүн болоо тэр хүмүүс дунд орох юм бол дараагийн одоо зураг нь тодорхой байдаг Одоо болохоор тэр хандлага бол огт морь ууж байгаагүй хүүхдүүд хүртэл одоо тэр холбоонд тэр хүмүүстэй ойр байхын тулд шууд ингээл морь уяад эхэлдэг байсан гинэ нэг үе одоо Монголын улс төрчид одоо жоохон өөрчлөгдсөн health club руу маш их одоо бөөгнөрдөг болсон гэж шүү. Нэг тийм сонирхолтой бичлэг сонирхоод үзсэн байгаа юм. Тэгэхээр яг энэ өөрөө энэ баячуудын нэг юм байнга очдог газар байна шүү дээ. Бас нэг юм мод болдог зүйл байна. За Солонгост бол нэг үе баячууд нь бол гольф гэдэг байсан бол одоо л гольф маань өөрөө баг юм нийтийн одоо соёл шахуу болоод өөрчлөгдөж байгаа. За тэгээд нэг юм ямар ч байсан баячуудын юм тийм хобби байна. Тэгэхээр тийм газар олноороо цуглаарай. Ном уншдаг клубуд байна За тийм газарт олноороо цуглаж эерэг хүмүүстэй ойрохыг хичээгээрэй. За баячууд баг ихэнх нь эерэг хүмүүс байдаг байхan шүү. За. Окей. Дараагийн одоо 8 дахь нууц юу вэ гэхээр одоо бүх баячуудын яг нэг зэрэг одоо үлддэг 8 дахь нууц байна. За өөрийнхөө үн цэнийг маш сайн таниулаарай. Өөрийгөө маш сайн сурталчилгана. Энэ үнэхээр үнэ. Одоо манай монголчуудын хувьд эрдэмтэй хүн даруй их мөрөн дөлгөөн гэдэг үг байдаг. Гэтэл яг одоогийн энэ одоо цаг үед энэ үг маань өөрөө өөрчлөгдсөн. Ялангуяа YouTube ийм Instagram, интернет орчин ингээл бүүн болоод энэ дээр тоглолт хийж байгаа хүмүүсийн хувьд одоо эрдэмтэй хүмүүс мэнэ дараахан байж болохгүй. Энэ интернет орчин дээр маш сайн өөрийгөө таниулаад бас нэгэн гахалтай том баялаг бүтээгээрээ энэ бас өөрөө одоо бүх багчуудын бас ингээд огт хоцрохгүй яг ингээ аваад явж байгаа нэг том талбар болцсон байгаа. Тэгээд өөрийгөө рекламд, өөрийгөө сурталчил, өөрийнхөө үн цэнийг таниулна гэдэг маань одоо бол ерөөсөө интернет орчин болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо интернет орчинд эхэлж ямжаагүй та өөрийн Facebook, өөрийн Instagram, өөрийн TikTok, өөрийн одоо YouTube юу гэдгийг хөгжиж болох маш олон зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр аль нэг нь барьж аваад эрчимтэйхэн ингээ нүдчих юм бол батгаад байгаа тэгэхээр өөрийгөө таниулж байж өөрийгөө ярьж байж
бид нар бусдад ойлгуулж чадна. Ахаад мэдээж ярьсныхаа хэмжээнд тэрний ар дээр үйлдэл гарна, үйлдэлээр харуулна. Тэ? Тэгэхгүй бол таныг дуугүй суугаад байвал таныг ямар авьяастай, юу чаддгийг, яадгийг мэдэх боломжгүй байгаа хгүй юу. За, үнэр жаргал миний хувьд бас одоо өөртөө тэгээ бүх зүйл өөртөө их итгэлтэй юу ч хийсэн. За, Солонгос хэлний хувьд ч хэрвээ би ингээд энийг чадна гэж бариад авсан байгаа бол би чадхуулаад бариад авсан тий. Нэг заавал чадаж харуулна гэж боддог. Тэгээд өөртөө итгэх бас маш их чухал байгаа. За тэгээд би өөрийнхөө үн цэнийг танилж чадсанаа бид нар энэ дахиад нэг одоо маш сайн хийж чадах зүйл нь юу гэхээр өөрийгөө борлуулж чадах юм байна л да. Борлуулалт таваас бүх зүйл борлуулалт. Өнөөдөр миний энэ ингээ ярьж байгаа мэдлэгээ борлуулж байгаа. Тэгээ энийг олон хүмүүс тусмаа, олон хүн төрөх тусмаа би энэ мэдлэг борлуулж юм гэсэн үг байгаа. Бусдаас за яг адилхан сэдвээр ярьж байгаа асар олон хүмүүс байгаа тий. За тэгэхээр намайг сонсох, миний хүрээлэл намайг сонсох хүмүүс зориулж би энийг хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр хүний амьдарч байгаа, мөнгө олж байгаа бүх явц өөрөө борлуулалт. Энэ борлуулалтыг маш сайн байлгахын тулд бид нэр өөрснийгөө үн цэнийг таниулж энэ борлуулалтыг маш сайн байлгах боломжтой байх нь байна л да. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг таниулж маш сайн борлуулалт хийгээрэй. Борлуулалт одоо сайн хийж чадж байгаа юм бол таны ар дээр та бас баялаг болох боломжтой байх нь. Тэр одоо ядуу хүмүүс болохоор бараа борлуулахад дургу байдаг гинэ. Өөрийгөө үн цэнийг таниулж чаддаггүй гинэ. Тэгэхээр өөрийгөө таниулахад маш сайн бусдад хүрэхэд өөрийнхөө үн цэнийг одоо таниулах хэрэгтэй. Танаас өөр таныг мэдэх юм байгаа юм. Тэгээ хинч байхгүй. Та л өөрийгөө таниулж чадна. Та л өөрийгөө бусдад ойлгуулж чадна. Хинч таны дотор ороо тань шиг өөрөгтэй нь ярьж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө үргэлж рекламдаж өөрийнхөө үн цэнийг үргэлж бусдад түгэж өөрийнхөө лидершипийг бас босгоорой гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За энэ ном дээр бас 8 дахь давуу тал дээр бас тэгж зөвлөсөн байна. За тэгэхээр би өөрийн үн цэнийг бусдад маш сайн таниулна. Би чадна гэдэг үгийг өөртөө бүр тунхаг үг болгож заншаарай гэж та бүхэндээ зөвлөе. За 9 дахь давуу тал байна. За энэ 9 дахь давуу талд нь болохоор юу гэсэн байна гэхээр ямар ч хэцүү зүйл тохиолдсон бай. Түүнээс илүү хүчтэй байгаарай гэж. Гахалтаас юу ч тохиолдсон бай. Түүнийг даваад гарах хүчийг өөртөө оршоогоорой. За хүн болгон өөрийн ямар нэгэн асуудалтай байдаг. Тэрийг ингээ ил гаргаж ярьдаггүй л болохоос биш. Асуудал хүн болгонд байгаа. Тэр болгоныг ингээд даваа, дуугүйхэн туулаад, ард нь гарсныхаа дараа хүн амнаас хідэн үг ингээд гаргаж чаддаг юм байлээ шүү дээ. Ер нь тэгэхээр яг тэр асуудал донд байх үедээ хүн өөрийгөө их жижигхэн болгоод их ингээд нэг асуудалтай дарагдаад хэцүү байдаг тий. Гэхдээ тэрний ааш тал би тэмцээд гарч чадандаа би болгондоо гэсэн бат итгэл байгаад ард нь гарсныхаа дараа хүмүүс бол хүмүүс ингээд тунгалж чаддаг. Тэгэхээр өнөөдөр та би яагаад ийм те хэцүү цовлонтой хэцүү юм одоо заяатай юм бах та. Би л нэг ингэж амьдрах хувь тавилан төрсөн юм бах та. Энэ өөртөө байж болохгүй бүх юмыг ингээд дуудаад өөрийгөө улам хэцүү болгоод өөр сэтгэл санааны хувьд улам доош нь уналтанд оруулж байгаа бол өнөөс эхлээд та яг энэ бичлэгийг сонсож байгаа бол тэгээрээ та чаднаа. Үнэхээр танд хангалттай энэ асуудлыг даваад гарах агуу их хүч таны дотор байгаа. Та өөртөө итгэ.
Өөртөө итгэхэд энэ асуудлын ард хангалттай даваад гараарай. Давж чадах учраас бидний улам хүчтэй болгох гэж байгаа учраас энэ Тэнгэр бурхан биднэрт энэ шалгуурыг, энэ асуудлыг өгдөг. Энийг даваа гарахад танд оюун санааны хувьд, сэтгэл зүйн хувьд, майндын хувьд маш хүчтэй болж та ахин задарч сэрдэг. Үүнд та итгээрэй. Тэгээд бүх асуудлыг давж гарах хангалттай гайхалтай хүч таны дотор байгаа. Тэгээд харин танд өнөөдөр байсан асуудлыг заавал бичиж бас тэмдэглээрэй. Бичиж тэмдэглээд дараа нэг өдөр бусдад энийг ярих таны одоо номон дээр өөрийнхөө түүхийн тухай ном гаргахад тэр номдод нь бичигдэх хэсэг бас бичээд үлдээчихвэл амар. Тэгвэл хүн чинь амархан мартчихдээ байл л шүү дээ бас. Нөгөө нэг юм асуудалтай байсныгаа ийм том зүйл даваад гарсныгаа бүгдийг одоо мартах гад байдаг амьт юм шиг байгаа. Тэгэхээр бичиж тэмдэглээд орхичоорой тэгээд асуудлынхаа ард гарсныхаа дараа би ийм зүйлийг даваад гарцсан штэ гэдэг тийм сайхан мэдрэмжийг, тийм сайхан нэг юм сэтгэл хөдлөлийг өөртөө аваарай гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За миний хувьд бол Жемаг эхлэхээс өмнө нэг юм асуудал байсан. Надаас шалтгаалж юу болоогүй хэрнээ нэг 100 орчим сая төгрөгийн үр өссөн. Жемаг эхлүүлсний дараа оюутан зуучилдаг байсан. Оюутан зуучилдаг одоо хүүхдүүдийн төлбөрийн асуудлаас болоод одоо манайд хүүхдүүдийн төлбөрийг бол алга хийсэн. За тэгээд 100 орчим сая төгрөгийн тийм хүүхдийн төлбөрийн асуудал үүссэн. Энэд 200 сая орчим төгрөгийг би 19 оноос хойш Жемаг эхлүүлээд Жемагаараа энэ одоо өрний хартал гарсан. За яг энэ асуудал байх үед үнэхээр хэцүү, маш хэцүү байсан. Гэхдээ шүдэ зугаал зөвхөн урагшаа давшилсан зөвхөн урагшаа гэж тэмүүлсэн. Өнөөдөр яг одоо миний хувьд бол энэ үрийг давж гараад төлөөд аль хэдийн дууссан. Ахаад асар олон зүйлийг амжилтсан байгаа байхгүй юу? Тэгэхээр боломж та итгээд та өөртөө чадаа тэр асуудлаа давж гарна гэсэн хүчтэй менталтай байж чадах юм бол асуудал бол юу ч биш шүү. Үнэхээр таныг бурхан гайхалтай хөгжүүлэх гээд ийм асуудлыг танд энэ өнөөдөр байгаа асуудал гэж бодож байгаа бүх зүйлийг өгч байгаа. Тэгэхээр та хангалттай бүгдийг нь давж гарч чадна гэдэгт бас итгэлтэй байна. За. Тэгээд сайтын нууц номдэр бичигдсэн одоо 10 дахь нууц юу байна гэхээр би хангалттай авах эрхтэй хүн гэж. Би хангалттай авах эрхтэй хүн. Энэ бас их нэрээ супер үг байхгүй юу? Бид нэр ингээд юу гэдгийг нэх гоё аз жаргалтай байхаараа гэл тэрний ар дээр ийм айдас орж ирдэг. Яна ийм гоё ийм гоё мэдрэмжийг авах хэрэгтэй лөө гэл ингээд хаяа боддог үе байдаг шүү дээ Тэгээд энэ та хангалттай энэ бүх зүйлийг идэх эрхтэй хүн. Танд хангалттай энэ мөнгийг энэ баялагийг идэх эрхтэй хүн. Энэ аз жаргалыг бас идэх эрхтэй хүн. Энэ огторгой ертөнц биднэрт яг адилхан баялаг, яг адилхан бүх зүйлийг өгсөн байт юм байна л да. Түүнийг бид нар өөрийгөө хөгжүүлээд авах өөрийн болгох. Хөгжүүлж чадахгүй бол бид нэр тэр хангалттай өгсөн баялагийг тэр дээр ингээ байлгаал. Танд нөөцлөгдөө байж л байгаа тэр зүйл. Таныг авч чадах, тэрийг өөрийн болгож чадах үед таны дээрээс асгардаг. Бид нар өөрснөө бэлтгэгдэх нь чухал юм байна л да. Тэгээд би энэ баялагийг хангалттай эдлэх
эрэгтэй хүн гэдэгт өөртөө бас маш сайн тунхаглаж байгаарай. Та хангалттай энэ аз жаргалыг эдлэх эрэгтэй хүн гэж өөртөө бас үргэлж тунхаглаарай. Аа би энэ надад тохирохгүй те. Одоо энэ Зайн айн болоод ийм сайхан залуу миний Зайн айн байх аа эрэгтэй үү гэж бодох үе байна те. Оо ийм сайхан үгээд миний өөр болох вау гэл ингээл бас юм бодох үе байна тийм ээ. Танд ийм гайхалтай нөхөр, ийм гайхалтай хань, ийм гайхалтай тий аав ээж, ийм гайхалтай дүүнэр, ийм гайхалтай бүх зүйл, ийм гайхалтай хамт олон, энэ гайхалтай баялаг, энэ гайхалтай мэдлэг, ийм гайхалтай багш нар тийм ээ. Танд ийм бүхэн одоо заяагдах эрхтэй хүн үнэхээр гайхалтай найз нөхөд тийм ээ та хангалттай энэ бүхнийг хүртэх эрхтэй хүн гэдгийг өөртөө үргэлж сануулж, үргэлж тунгаглаж байгаарай. Тэр хэмжээгээр тань хорвоо дэлхий танд улам гайхалтайгаар, улам гайхамшигыг өгөх болно гэдэгт итгэлтэй байна. За миний хувьд ч гэсэн энэ номыг 2017 оноос хойш энэ ном бол миний ширээний ном болоод үргэлж надтай хамт байдаг ном маань болсон. Жохон ингээл мэдээч хүн асуудалгүй байхгүй шүү дээ. Тэгээ жохон даун болоод хямрах үедээ ч юм уу. Тэр үедээ би номтойгоо найзладаг. Миний найзлаг хэд хэдэн ном байгаа. За маш гоё үгсүүдийг энд тэмдэглэсэн байдаг. Маш гоё одоо бид нарыг бол сэрэж чаддаг үг бол энэ номонд байдаг аа. За тэгээд нөгөө өгдөг хүн байдаг тий тэрэн шиг хүн өгсөн хэрнээ бас ингэ хүнээс авч чаддаггүй хүмүүсээс байд юм байна л да. Тэ. Тэгэхээр тийм ээ та хангалттай авах хэрэгтэй. Авч сур. Авахдаа маш их баярлалаа гэв тэ авч бас сурах хэрэгтэй байд юм байна. Тэгээд өгж бас чад бас авч бас сураа гэж зөвлөж байна шүү. За тэгээд өөртөө тийм ээ би хангалттай авч чаддаг хүн ээ. За миний амьдрал маш олон гайхамшиг маш ихээр орж ирнэ гэж өөртөө тунхаглаарай. За тэгээд цаг үргэлж өөртөө хамгийн сайхан үгийг хэлдэг байхаа бид нар мартаж болохгүй байгаа. За тэгээд Сагтын нууц ном дээр тэмдэглэгдсэн 11 дахь нууц буюу 11 дахь майнд өөрөө юу вэ гэхээр цагт биш маш их цагийг зориулаад өөрийгөө одоо цалин хөлсийг авах биш те өөрийгөө үнэлүүлэх биш. Үр дүнд тулгуурлаж өөрийгөө үнэлүүл сураарай гэж бас бидэнд зөвлөж байна. Тэр энэ бас юу вэ гэхээр одоо манай аав барилга дээр одоо насаараа ажилласан хүн байдаг хгүй юу. Тэгэд аав маань бригад авч гараад аав ээж хоёр маань бригад авч гараад хэд хэдэн хүнтэй дандаа юм ажлыг хийж гүйцэтгээд мөнгө авдаг. Гүйцэтгээл мөнгө авдаг. Тогтмол юм цалинтай ажил байгаагүй. Хийж тусгал мөнгө авдаг. Хурдан хийж чадах юм бол тэр доор мөнгө авчихна гэсэн үг байхгүй юу? Тэгэж одоо хийснээрээ цалинжих гэж нэрлэдэг. Одоо ааваасаа сонсороо сурсан үг маань. Тэр нь одоо илүү бодит хурдан одоо мөнгөтэй болох боломж байгаа байхгүй юу? Яг үүнтэй адилхан одоо YouTube, Instagram, Facebook тэ интернет орчин хөгжөөд бас яг бид нар яаж тэр хэмжээндээ оруулан тэр хэмжээгээрээ ингээд цалинждаг болсон. За ахад маш том өндөр алтан тушаал дээр одоо би тэ одоо супер дизайнер одоо супер маркетинг хийдэг хүмүүс байлаа гэхэд хийж өгөөд үр дүнд нь өгөөд тэр хэмжээгээрээ өөрийнхөө цалин нэмэгдүүлж яадаг тэр хэмжээгээрээ асар том хэмжээний урамшуул одоо авч яадаг. За яг бас манай
Network marketing бас үнэхээр яг хийсэн хэмжээнд авдаг газар аахгүй юу? Та яаж хийн яг тэр хэмжээгээрээ бүр хэд дахин илүүгээр үнэлж чаддаг газар бол энэ network marketing-ийн Gem-гийн бизнес байгаа. Тэгэхээр а тогтмол өглөө ингээд 9-с очил 6 таардаг тий. Ийм тогтмол одоо яг уу энэ тогтмол байна гэдэг нь нэг янзаараа байнгын одоо эрсдэлгүй гэсэн үг болчихж байгаа юм л да. Эрсдэлгүй ингээ яваал ах юм бол би ингээд цалингаа аваад яваал цалингаа аваад байж болно гэж байгаа. Та өөрийнхөө яг ингээ над шиг ажиллаад бид нар энэ network marketing 5 жил ажиллаж үзлээ. За би ингээ захаар нь олон зүйл ингээ амжуулдаг байсан үний хувьд бол миний хувьд бас яг ингээ хийснээрээ Солонгост ирсэн 16 онд ирсэн сар дандаа хийснээрээ л одоо авдаг тийм ажлыг бол хийгээд ирсэн байна л да. Тэгэхээр цагт баригдаж хийснээс өөрийнхөө хэр их цагийг зориулсан хэмжээгээр өөрийгөө үнэлүүлж өөрийнхөө одоо шагналыг авч өөрийнхөө баялаг бүтээн гэдэг бол хэд дахин илүү асар том боломж юм байна гэдгийг яг би өөрөө мэдрээд одоо давхиж байгаа хүмүүсийн нэг байна л да. Тэгэхээр болж өгвөл одоо дэлхий дээр баяжсан байгаа багчуудын бас нэг дуугаар хэлдэг үг байдیں۔ Одоо ийм тогтмол те одоо цагийн ажил та өөрийнхөө цагийг худалдаад компаниас та энэ өөрийнхөө асар үнэтэй зүйлийг зарчаад тэр цалин авж штэ. Тэгэхээр нэг бодлороо энэ өөрөө таныг ядуу байлгах нэг юм өөрх занг байна гэж бол хэлдэг гайхалтай менторууд, гайхалтай коуч, гайхалтай одоо тий олон бачуудыг босгосон коуч нар бол нэг дуугаар үнийг хэлдэг л дээ. Тэгэхээр болж өгвөл хийсэн хэмжээгээрээ өөртөө тий цалинжиж сураарай. Бас өөртөө маш сайн хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэ нэг маш сайн хөгжүүлээрэй. Энэ тарих хөгжих тусам та хинээш давтагдчихгүй гайхалтай хүчтэй болж босч байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө л маш сайн хөгжүүлээд өөрийнхөө үн цэнийг цагаар биш үр дүнгээрээ үнэлүүлж бас сурах хэрэгтэй юм байна шүү. За тэгээд энэ бичлэгтээ хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн үлдсэн хэсгийг бас удахгүй та бүхэнд бэлдэж оруулъя. Та бүхнийг Тэнгэр ивэг та бүхэнд хамгийн сайн сайхан бүхэн хамт байх болтугай. Үргэлж өөдрөг, үргэлж эерэг, үргэлж манлайлж, үргэлж одоо майндсетээ хөгжүүлээд үргэлж суралцаарай. Хэн сурч чадна тэр хүний ард маш том одоо баялаг бий болдгоо. Тэгээд надтай хамтаасанд баярлалаа. Таалагдсан бол лайк дараад бас Gem Miracle TV-г дагаарай. Та бүхэндээ амжилт хүсье.